Сайн бацхан өрхөмөнд үзэгчтэй. Таны мэдхүү хэлээр өрөөтэй Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарын хамтаар үзэгч та бүхэнд өглөөний мэндийг хүргэхийн ялдамт манай дугаарыг дэмжиж бидний бичлэгэнд ор лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн Монголын түүхийг биднэрт үргэлжлүүлэн ярьж өгөхөр судлаач Бэлгүүн, судлаач Тод миний би энд сууж байна. За танд өдрийн мэндийг, өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. За бидний өмнөх дугаар дээр дэлхийн агуу жанжин Сүбэдэ тал төгсөж Монголын одоо төрийг агуулах хаймш аваад үлдчихэж байгаа. За нэг жоохон юм эргүүлж харлаа л да. Тэрэн дээр юу гэж үсэн гэхээр агуул хаймшийг бол одоо энэ бурхан шашинтай холбоотой зүйлд их оролцдог байсан гин зарим түүхэн баримт дээр агуул хаймш бол бөө байсан гэж бас яриад байна. За зарим дээр бол одоо ерөөсөө тийм юм байгаагүй тэр гэж бас яриад байна. Тэгэхээр энийг бас учрыг танаас нэг лавлах санаа надад байгаа. За мөн дээрэс нь агуул хаймш засаг барьж явах хугацаанд Монголын төрөөд ер нь хэр их тоглосон бэ? Тэ. За бас дипломат ажиллагаанд 9 төрөл үетэй холбоотой хэсэг бас их сонирхолтой юм байна. За тэгэхээр энийг бас таныг ярьж өгөх болов гэж найдаж байгаа. Тэ. Агуул хаймш мэрэгд гаралтай хата. Одоо мэрэгдээс олсогдож яриад тийм одоо тэгээд гүйгийн хатан болж ирсэн. За агуул хаймш бол их шазруун зантай мөртлөө хөөрхөн хатан байсан гэж. Шазруун хөөрхөн хатан. Нэл үзэсгэлэн төгөлдөр байсан гэж бас гардаг юм байлаа. Тий. Гэхдээ мэдээж хэрэг одоо хаадууд одоо надтай ойлгомжтой. Хэнийг авч явах нь тодорхой шүү дээ. За энэ ямар үзэсгэлэнтэй бэ? Энийг авъя л гинэ үстэй одоо, тийм ээ. За энэ хатан бол өөрийнхөө үр садыг одоо ямар ч байсан хаан ширээнд суулгахын төлөө эцсээ хүртлээ зүтгэнэ гэж одоо зориг тавьсан. Энэ тэмцэлдээч бас их хүрхийн төлөө одоо бүхнийг зориулсад бэлэн зоригт хаттын нэг. За энэ бас манай Монголын төрийг барьсан хатан шүү дээ. Бас л бидний үг дээц. Энэ манай тал, дайсны тал гэдгээ одоо ер нь бол ямар ч лсэн Монголын түүхэнд л бичигдэж байгаа. Энэ манай алтан ургийнхны хаадын дотоодын зөрчлөн шүү дээ энэ чинь. Тэгэхээр ер нь бол агуул хаймш бол ер нь зүч тулуун талынхантай бол ер нь жоохон таарамж муутай. За цагаатаа өгөөдөгийн талд бол их тийм таарамж сайтай. Тийм байсан. За ингээд агуул их төрийн түшмэд Чингай гөртөө бас их татъя гэсэн бодолтой. Агуул хаймшийг бөө байсан, бөөгийн мөргөлд итгэдэг байсан. Янз бүрэл бичиж байна. Гэхдээ агуул хаймш бол бүх шашинд тэнцүү хандсан. Гэхдээ шулуух хэлэхэд бас жоохон загламай шашин руугаа далийсэн ч гэдэм үү, тийм ээ. Тиймэрхүү бодолтой байсан. За тэгэхээр энэ Сүбэдэд бас жоохон харамссан боловч сэтгэл жаахан тэнийсэн тал бий. Сүбэд бол яач байсан Батын тал юм. Тэгэхээр одоо Бат хааны хамгийн том түшиг болсон баг нь байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ Сүбэдэ бол Батыг бол хамгийн сайн сургасан. Энэ хамгийн сайн сургаж байгаад ярих юм бол Сүбэдэ чинь Чингис хааны хөвгүүдийг л сургаж байсан. Гэхдээ хамгийн ойрхон байсан Бат. Чингайг өөрийнхөө талд татаж авилга өгсөн л дөө. Чингай бол татгалцсан. Их төрийн түшмэл, уугар түшмэл Чингай бол татгалцсан. Тийм болохоор агуул хаймш одоо татвар говьчурыг бас нэмж эхэлсэн. За энэ нь ард түмний дургуг бас их хүргэж эхэлсэн тал бий. Агуул ер нь дураараа их зан гаргана. Тэгтээ бас их өөрийнхөө. Тийм болохоор их хуралдаан. За энэ хатан бол ер нь бишдэж байна гэж одоо их хуралдаа бол шийдэж байгаа. Би Ишгэн хөл нуурын ойрхон байгаа Бат бол одоо энэ хамгийн аюултай болоод байна. Миний нөхөр тэнгэр талхтаа эмээл голд ордонд байсан. Харин одоо ямар ч байсан хар хорин хотыг хамгаалахын тулд цэрэг гарах хэрэгтэй байна. Их хуралдаа ямархуу бодолтой байна. Болохгүй их хатантаа. Яагаад тэрвүлээ? Төрийн бодлогод хаадын нөлөө
хязгаартай их хатантан байна. Их хуралдаан зөвлөгөөнөөр цэргийг шийддэг. Их хуралдаан зөвлөгөөнөөр төсвийг шийддэг юм. Хатантан байна. Би дөргөн хатан шиг Таносын байр суурийг солиод ээж чадна. Надад их бүрэн ирэх байгаа. Гэхдээ шулуухан хэлэхэд Таносыг бүгднгийн байранд чинь миний нөхөр тавьсан. Та нар ядч миний нөхөрт ач санаж миний үгээр явж болохгүй юу? Хаан хатан хоёрын хоорондох асуудал бол тэндээ байгаа биз. Төрийн бодлого явагддагаараа явна. Хатантан минь. Тиймээс их цэрэг гарахгүй. Та бодоод үз. Та саяхан 30-оор нэмсэн. Энд чинь Алтан ургийн зөрчилдөөнтэй энэ үед шулуухан хэлэхэд ард түмний нуруунд дээрх зовлон авчирч байна. Энэ байдлаараа байх юм бол бослог гарна. Гүүрээ очуу татвар татахгүйгээд бослог гаргасан. Хатантан минь. Тэд данчуу жанчныг ордон руу дайрж гүүрёогоос гаргасан байна. Тэгэхээр гүүрё бидний хараа хяналтаас гарч байна. Гүүрёчүүдийн бослого өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Та бодоод үзэлтэй. Гүүрё хэрвээ алдагдвал юу болохыг? Энэ байдлаараа ганцхан сар өнгөрөх юм бол гүүрё алдагдана. Дахиад гүүрё ус руу цэрэглэх асуудал гарна. Цэрэг гэдэг чинь их зардал гарна. Таны говчуурыг уулна, улаан буудаан, цагаан буудаан, арьс ширний, дарсны маш олон говчуур бол та нэмчихсэн. Би таныг дөргөн хатан шиг хувьдаа аваад байна гэж бодохгүй байгаа ч гэсэн говчуур нэмж болохгүй хатантан минь. Их сургуулиудыг яах юм бэ? Их бичгийн сургуулиуд хэрвээ хаалгаа барьдаг юм бол бидний эзэнт гүрний соён гэгээрэлд цэг тавигдах болох гээд байна. Их сургуулиудыг ямар ч л байсан та нар нэг юмыг ойлгохгүй байна. Жаахан татвар нэмэхэд тийм их өөрчлөлт орд юм уу? Орноо хатантан минь. Танд мэдрэхдэггүй. Бидэнд мэдэгдэхгүй. Ард түмэнд мэдэгддэг. Та ард түмний зовлонг ойлгох ёстой. Агуу хизэн хаан үргэлж ард түмтэйгээ хамт өөрийнхөө андгаа тангараг тавьсан нөхдүүдтэйгээ хамт эрлэх зориг цэргүүдтэйгээ хамт дай байлдаанд явж байхдаа адилхан л асарт амьдарч, адилхан л модон аягаар хоол идэж, адилхан л морь унаж, адилхан л дээл өмсөж явсан хүн. Яагаад гэж? Яагаад вэ гэвэл цэрэг болгоно нь хизээч их хаантайгаа адилхан юм байна гэж боддог байсан учраас үнчрээ зүтгэжсэн. Гэтэл өнөөдөр яг нэг үгөө хэлье. Таны хадам эцгээс хойш энэ тансаглал ихссэн. Тийм учраас таны нөхөр үүнийг жаахан засгаж оролцсон боловч даанч тун богино хугацаагаар хаанчлалаа. Одоо та төрийн эрхийг хамаарж байгаа. Жинхэнэ хаанд нөгөх хэрэгтэй байна. Та нар төрийг барьж байгаа хатантай ярьж байгаа шүү. Та нар өөрсдийгөө төрийн дээр байгаа гэж бодоогүй биз? Төрийн дээр хинч байдгүй. Төрийн дээр тэнгэр байдаг юм хатантан минь. Бид тэнгэрийн зарилгын доор төрийг удирдах байгаа. Хаад байлаа гэж ботсон ч хаад хуралдаан шийдвэрээс яасан ч татгалзаж чаддаггүй юм. Хэрвээ тэхэл юм болвол энэ эзэнт гүрэн байхгүй болно. Одоогийн Монголын тал нутгийн зүүн хэсэгт хар хоринд мөн цаашаага Эмил голын хөвөнд бид нар ихтэй сургуулиуд байгуулчаад байгаа. Тэднүүсийн зардлыг яаж залгуулах юм бэ?
Үнэхээр Монголын эзэнт гүрэн тухайн үедээ бол их дээд сургууль барьж хар оронд байсан юм. Тэг мөн зүүн тийшээгээ бас энэ Киданы нутаг буюу одоогийн энэ Манжуур хавцаа бас их дээд сургууль байгуулсан. Тэг мөн Шинжааны газар нутаг руу буюу Эмил гол гэдэг ч одоогийн Шинжааны газар нутаг руу бас их дээд сургуулиудын салбарууд ч бас явж ирсэн. Тэгэхээр яаж юм? Би энийг хэлээд байгаа шүү. Их сургуулийн түүх хүн төрөлхтний хүнд university гэсэн ойлголт утгаараа байх гэдэг бол энэ Монголын эзэнт гүрнээс эхэлдэг шүү. Би үүнийг дахин хэлье. Академи нь бол грект байсан. За грект бол академик тийм тал бол байсан. Эртний Афины ардчлал гэж бас байгаа шүү. Харин university гэдэг ойлголт монголчууд анх гаргаж ирж байсан. Тэгэхээр аргагүй ихэнд тан улс энтрийн үед ингээд бас мэдээж хэрэг хөршөө судлахын хажуугаар тан улсын үед бүр яамтай байсан гээ одоо. Яам гэдэг ойлголт тан улсын үед байсан шүү дээ. Монголчууд ч дараад нүүний чинь яаж ин алтан улсын ус залгамжиж авч байгаа. Монголчууд алтан улсыг мөхөөснийхөө дараахан төрийн энэ их бодлогыг нь өөртөө хэрэгтэйг нь яаж өөрөмшүүлж авах вэ гэдгийг ялууч уцаагаар хэлгүүлж ирсэн. Даанч ялууч уцаа байхгүй болсон. Энэ ялууч уцаа Сүбэдэч гэдэг юм уу? Энэ их мундаг улсууд одоо Тата Тунгаач гэдэг юм уу? Энэ мундаг улсууд бас хөрх ёс байхгүй болж ил байна л да. Цагийн аясаар л юм. Энэ төрийн хэрэг дээр бас нэг зүйлийг онцлмоор байгаа даа. Юу гэхээр бид нар бол хаан гэхээр хэмжээгүй их мэдлэлтэй бүхний хүслээрээ шийддэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл нөгөө таман дээр хүртэл гарч ирдэг шүү дээ. Эхлээд тэнгэрийнээр улсын нэр хаан гэж гарч ирдэг. Тэгэхээр хаан заавал одоо 3 дугаар анч гисаад байгаа үз. Эхлээд дээд тэнгэр яваад байгаа. Дараа нь улс нь яваад байгаа. Тэгэхээр хаан яваад байгаа. Тэгэхээр хаан бол бүхний дээр байдаггүй байх надад байгаа байхгүй. Хаан бол хэмжээгүй эрэхтэй хүн биш. Бараг болчиход байгаа шүү байна. Заавал их хуралдаан шийдвэртэй захирагддаг, хуулиндаа захирагддаг. Чингис хаан ч гэсэн их хуралдаад цагийн тоглолтод байдаг байсан. Яагаад ингэж байгаа юм гэвэл энэ чинь парламент. Нэг хүний удирдлаганд монголчууд ингэж амар ив нэгтэй гэж яриад байгаа. Чингисийн үед ч гэсэн өгөөдөөгийн үед ч тэр, гуйгийн үед ч тэр хагарал ботрол байгаа биз. Гэхдээ энийг юу нэгтгэхэд асуудлыг нь шийдээд байгаа юм бэ? Нэгдүгürt их хуралдаа. Хоёрдугаарт их засаг. Энэ хууль, парламент хоёр нь авч яваад байгаамаа. Тэрнээс иш Чингисийн үед бүгдээрээ нэг сайхан бие энтэйгээ нэрэ инээж мишээгээ тэрвэрлдэцгээсэн. Тэгээ дэлхийг эзэлсэн. Чингисээс хойш утгаа алдсан тийм юм байгаагүй. Эвтэй байхтай хүчтэй гэсэн юм сайхан цууг байна. Үгүй. Энэ их хуралдаа буюу зөвлөлөөнтэй байхтай, хилэлцэж ярилцж уучраа олдог байхтай. Мөн зөрчиж болохгүй хуулинда бүх учир байгаамаа. Чи тэр эвтэй байлаагээ тэрэнд 3 дахь хүнтэй эвгүй ээж болно шүү дээ. 4 дахьчдад айсгналцаж болно. Гэхдээ яаж ийн? Хууль. Та дураараа дургиж болно, дурын үзэл бодол таньдаа гэхдээ хууль. Энэ хуулийг бол цагаадаа боловсруулахад оролцсон, бүгд оролцсон. Шихийн утга бол маш сайн баримталж авч байгаа. 1250 оны одоо 49 оны сүүлээр болсон энэ их хуралдаан дээр Огол Хамиш хатан бол их хуралдаан өмнө бол яахаргүй унсан. Энэ үнэн. Эзэн Чингис хааны агуу том хойж их харсан бодлого. Миний үр ачнаар хоорондоо муудалцсан ч хоорондоо л муудалцаг их төрийн бодлого систем явагддагаараа явагдаг. Энэ эзэнт гүрнийг л байлгахын тулд ямар систем байх ёстой вэ гэдгийг ялууч цагаар хэлгүүлсэн шүү дээ. Сүм улс руу дайлаар мордох хэрэгтэй байна. Сүбэдэ жанжин тэнгэр талсан. Одоо хэнийг явуулах юм? Гүүрээ одоо биднээс юм мэдлээс алдагдаад эхэллээ. Алс хол. Баруун зүгт Аббасидийн ухсааны Арабын хаан тус Аюбидийн ухсааныхан Сирийнхэн толгоо өнгөлж эхлэх гээд байна. Гэтэл өнөөдөр бид нар энчээ хоорондоо зөрчилдөөнтэй. Тэгвэл та Батыг их хуралдаа дээр авчирч байгаад ерөөсөө зүвч цагаада өгөөд тулуугийнхны их хуралдаа гэж бүгднгийн байгуулж байгаа дундаасаа шийдвэрээ гаргая. Хатанд нь та ямар бодолтой байна? Би эсэргүүцэж байна энийг. Эрс эсэргүүцэж байна. За хэрвээ энэ хоролдоо бол өөрөө хонойлно л та. Энэ бол тодорхой. Ийхүү Огол хатан бас нэлээд асуудалд одоо орсон. Энэ үнэн. Хөвгүүд нь ч гэсэн бас
хаан болъё гэх гээгүй. Харин хэнийгэж хаан болгоё гэсэн Цагаадагийн талынхан бол шууд дэмжиа гэж Овгол Хамиш хатанд бол хэлсэн байна. За би танаас дахиад нэг жоохон зөрүүлж байгаа дуурчлах хэрэгтэй нэг асуухгүй бол бас үзэгчэд ч гэсэн нэгэх байх гэж бодож байна. Дөргөн төр бариад бид нар гайхсан шүү дээ бүгдээрээ үзэгчтэйгээ би хүртэл гайхаж байгаа шүү дээ. Яагаад тэр төрийг барьчих өөр эрдэм чадaltaй ханхүү байгаагүй юм уу? Яагаад дөргөн гэж. Тэрнтэй адилхан одоо огуул төр барьчлаа шүү дээ. Бас тэгээд төр барьчих эрдэм чадaltaй ханхүү байгаагүй юм уу? Яагаад огуул гэж. Бат байж болоогүй юм уу гэж. Яагаад зөрчилтөнтэй хүн хаан болохгүй шүү дээ. Тэрнээс бат бол ер нь хаан болоход бол өстой мундаг хаан хүн шиг бэлтгэгдсэн бол бат. Энэ үнэн. Тулуугийн хүүхдүүд ч бас байна. Тэгвэл өөрсдийнх нь гэр бүл хааны эрх мэдлийг аваад байна гэдэг чинь бол хамгийн ашигтай шүү дээ. Огуулын хүүхдүүд бас жаахан хаашаа босноос хойш ширмэнийг болгоё гэж огуул дотроо бодож эхэлсэн байна. Хүчин ширмүн боёо хүчүү хааны хүчүү хаан хүүгийн хүү ширмүнийг болгоё гэж бодож исэн байна. Сүүлдээ чинь бодлогон дээр бол одоо өөрөө унсан л да. 1249 он дундаа орж байлаа. Эшгэн хөл нуурын ойролцоо бат хүрээлэн буулаа. Бид энчээ чинь бараг гүйгийг тэнгэрт хайснаас хойш жил гар болчиход байна. Батаха. Одоо өгөөдөгийнхний учрыг ер нь олчвол яасан юм бэ? Бидэрт юу вэ? Хүч байна. Дэмжлэг зөндөө байна. Яах ч бид нар дүүл ингэж цэвэрлэж ирсэн юм бэ? Бэрхээ дүү минь ойлго. Би хизээл бол хизээ хар хормыг эзэлж болно. Хар хорим руу дотлох цэрэг хангалттай байгаа. Би таны гүйгийг тэнгэрт хайсны дараа шууд хар хорим руу явчих байх гэж бодсон шүү дээ. Үгүй болохгүй. Ямар ч л байсан өгөөдөө хааны гэрэлсэн хүү тэнд байгаа. Ширмүний төлөө юу? Өгөөдөөгийн ч очроо алахгүй байна. Одоо энэ огуул гэдэг нэг юм төр бариад авлаа. Би нэг ойлгохоо байлаа ах минь. Бэрх. Чиний түргэн зан ойлгож байна. Гэхдээ энийг хүлээх хэрэгтэй. За яах вэ? Би хүлээе. Харин эшгэн хөл нуурын газар нутгийг чи хяналтандаа байлга. Би явъя. Хаашаа? Ижил мөрн рүү юу? Гүй тийм холгүй. Илийн хөндөр рүү явъя. Би илийн гол руу явлаа. Тэнд хүчээс илбээд байжээ. Эшгэн хөл дээр чи маш сайн бэхлэлтэй байх ёстой шүү. Одоо өгөөдөгийнхнөөс нэг боцохгүй. Шийдвэрийг хүлээх цаг болсон. Та тэгээд илийн гол дээр тийм ээ тийм. Ямар нэг юм бол над руу мэдээ өгөөрэй. Тэгээд ч баруун хязгаарт илчигдээ гэж нэг муу эргүү тэнэг тэнцээ байгаа. Тэр их аюул тарин шүү. Тийм болохоор илчигдээ. Би замыг хаагаад байжээ. Надаас тэртээ тэргүй цаадах чи айж байгаа. Би тэрэн дээр морилоход цаадах чинь өвдөж чичрэнэ. Тийм болохоор зэрэг би илийн гол дээр байж явах болно. Бэрхээ. Эшгэн хөл нуур чиний мэдлэлт. Би чамдын даалгаврыг өгье. Юмыг яаж мэдэх вэ? Мөнхөөс сорхогдсон хатнаас мэд явж магадгүй. Исүнгээ болон хучаа чамд бас мэдээ өгч болно. Энэ болгоныг чи бүгднгийн над мэдээлж явах хэрэгтэй байна. Би маргааш илийн гол руу явлаа. Ойлголоо Батаха. Бат яагаад тэгтэл уул нараа хар ормод дайрчих чадал байна уу? Байна. Цэрэг нь байна уу? Байна. Очоод өстө нэр яг даан та нар гэдэг нэг өстө нэр нудраа хийж чадахгүй. Чадна. Эн чинь бас нэг гэрээс гэж байна шүү дээ. Хаан хүн. Өөрийг нь гэрээслээгүй шүү дээ. Гэрээсэлсэн хүн амьд байгаад байгаа байхгүй юу? Ширмүн. Тэр ширмүний асуудлыг яаж шийдэх юм бэ? Тэгэхээр яаж ийн? Бат хүлээхээс өөр аргагүй байлаа. Хар хорин хот 1250 он. Огуул Хамиш хатны өргөө. Хотонтой алс өрн зүгээс ичилсэн байна. Франкийн хаан тусын эзэн хаан
9-р Луигийн элч гинэ. Андре Лонгжомо гэсэн. Орвол. Хатан та амар амгална уу? Би хаан гүйхтэй уулзах гэж Луи хааны үгийг дамжуулан ирлээ. Энэ юу гэсэн бэ? Таны амар мэндийг асуугаад таны нөхөртөө уулзъя гинэ. Одоо нэг хилмэрч байгаа шүү дээ. Тэрнээс ч нэг Францаар яриад ахын ч хайшин тийм ээ. Энд чинь хилмэрч нар нь бас хажууд нь байна. Ямар учраас би танд өөрийнхөө төлөөлөгчдөө дагуулan бараалгаж байна. Их хаан, манай эзэн хаан эмнэглийг хүсэж байна. Тэгээд бас шолоохон хэлэхэд таныг загалмай шашинд таатаа ханддаг гэж үзэж байгаа болохоор их төрийн шашиндаа загалмайтны шашныг төлхөө оруулал амар болов гэж манай их хаан хэллээ. Энэ бол миний үг ш. Миний хааны үг. Мөн газар дундын тэнгис болон бага хазад өндийж байгаа буруу номтон Исламын Аюбидийнхний хаан тус болон Фатимидийнхэн тэнцээ сэхэж эхэллээ. Тэднүүсийг дарахад таныг тус болгооч гэж манай хаан хэлүүлж байна. Танаа хаан тэгээд хамтрахыг хүссэн загтал явуулж байгаа юм байна. Ойлголоо. Аль бэлгүүдийг нав. За энэ бэлэг сэлтээр ярьж байгаа шүү дээ. Одоо энэ чинь бас мэддэг болцсон байгаа. Гар хоосон ярина гэж одоо байхгүй юм байна. Рубриктороос гардаг чи их хүний илч байж юу ч хариугүй юм авчирдیں۔ Тий. Палано Карпини чи гар хоосон очоод нэг тим юм болсон шүү дээ. Адлуулж байгаа. Адлуулж байгаад хүлээлгэж байгаад яасан. Одоо энэ чинь яаж ийн их бэлэг сэлтээр ярьж шүү дээ. Бэлэг сэлтүүдийн бүгднгийн тийш нь тав. За би энэ бэлэг сэлтийг чинь танаа Францын хаан буюу одоо Франкийн хаан Луи надад барьж байгаа алба говчур гэж ойлгоё. Харин Исламын шашинтнуудын эсрэг тэмцэлд хамтрахыг хүссэн загтлын хариуд би нэг дангаараа шийтгэхгүй. Гэхдээ тэгээ хаан та хаан байгаа юм бэ? Би одоогоор төр зүр төр барьж байгаа. Хаантан уул нь би их гүрний хаантаа уулзах ёстой. Хатантаа нь биш. Хаантан байхгүй байгаа. Авд морцсон. Цаац. Нилийн гайхч хэлтэй. Манай хаан эр нөхөр тэнгэр талсан гэж хэцүүдэн шний чи бас болохгүй. Харин энэ загтлыг чинь би даруухан хариулаадах юм. Мөнх тэнгэрийн доорх далаа их хааны зарлаг биднүүсийг шашиндаа оруулахыг тулахыг та яагаад хүсэвэ? Танд ийм ирэх байхгүй. Гэх мэтийн яг ийм загтал бол битсэн. Ингээд Лонгжомогийн Андред буцааж өгч явуулсан байна. Сони. Эдний хаан бүтэн жил алба татвар гихгүй бас ангөрөө явдаг юм байна. Байхгүй оронд нь би энэ Монголын эзэнт гүрнийг ойлгохоо байлаа. Нэг хаан тэгснэ нэг хатан энэ хаан хат хоёр ээлжиж өрд юм ааши. Ойлгох юм алгаа. Гигийн сан бартан байна. Хөөе. Танаа нэг маж хэлсэн үү? Хатан нэг л юм нуугаад байна да. Эдгээр дотроо хагаралтай байгаа гэдэг нь үний юм байна. Харин бат гэдэг хүнтэй л муудалцаад байгаа сурагтай. Батны харны ойрхон байгаа юм шиг байна. За энэ Монголын эзэнт гүрний дотоодын асуудал байгаа биз. Ямар ч лсэн хааныхаа хариуг нь авчлаа. Престер Жон хаана байгаа юм бэ? Престер Жоныг олж уулзах хэрэгтэй байна шүү дээ. Бидэнд Престер Жоныг хайж идэг заваалга Палано Карпини түүнийг энтэг рүү явцсан гэж хэлээ үсттэй. Тэгээ одоо бид нар энтгийн хил рүү явах юм уу? Буцъя. Ойлголоо. За одоо бүр
гайхаад эхэлсэн. Гэхдээ хаан байхгүй хатан дээр бараалгачаад идэг. Нөгөө Андре Лонгжомо ч. За энэ бүр гайхаад энэ юу болоод байгаа юм ч бүр одоо бүр хин Лонгжомо бол ойлгоогүй. Нилээн хар хорим хот дотроо бас нилээн эргэлзэж зогссон үнэн. Тэгтэл бол шулуухан хэлэхэд бас их хааны загтлыг бол энэ бол хин Лонгжомо бол тийм ээ. Одоо их хатны загтлч гэх юм уу да. За болидоо тэгэл ер нь Монголын эзэнт гүрнээс энэ асуудлыг бол Лүдвиг одоо 19 дэх биш зүгээр 9 дэх Лүдвигтэй бол энэ хариугаа бол аваачиж бол өгөхөр болсон байна. Гэхдээ Престиж Жоныг уулзчаал гэж бодоод байна. Лонгжомо гэж хин бэ? За Андре Лонгжомо. За энэ хүн бол 1210 оны орчим төрсэн хүн байгаа юм. За тэгээд Францын дипломатч, Доминиканы номлогч. 13 дугаар зууны дорн дахны хамгийн идэвхтэй Европын дипломатчдын нэг. Монголчуудад очих 2 элчин сайдын яамыг тэргүүлж исэн хүн. Одоо 2 элчийг одоо тэргүүлж исэн. За эхлээд Ромын пап 4-р Иннокентийн зараалаар нэг ирж исэн. Карпинигийн далбаанд орол явсан болол та. 2 дахь нь 9-р Луи хаанаас одоо Монголын хаан дэлгээсэн, Гүйг хаан дэлгээсэн бэлэг загтал хүргэж хурж ирж исэн. Даанч Гүйг хаан байсангүй. Тэгэхээр энэ нэг папын үгээр яваад нэг Луигийн үгээр явхад тун бие даасан статустай дипломатч байж. Нэг улсыг төлөөлөхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хүн чинь бас төв төлөөлөд байгаа бол та. Дорнодын талаар маш сайн мэдлэгтэй, судалгаатай байсан. Араб хэлээр маш сайн ярьдаг. Мөн Европын их олон орнуудын хэлээр ярьдаг. За үүнийг бол 9-р Луи хаан бол анх дорн дахин руу анхны аялалд нь явуулсан юм. Лонгжомо 1238 онд Константинополийн хаан 2-р Балдуинаас Луи хаанд бэлгэнд өгсөн ариун титмийг авахар Жак гэдэг Доминикан ламтны хамт явсан байна. За энэ титмийг Венецийн банкирууд дээр очиад Жууд банкирууд буюу одоо еврей банкирууд дээр аваачаад зээл авахд ашигласан. Нэгсэндээ за энэ амар титэн байгаа шээ те. Бүр хааны титмийг ламбардан тавьдаг нөхөр байгаа шүү дээ. За энэ титэн бол одоо Парисын Дарь ихийн сүм буюу Нотр-Дамд 19-р зууны дурсгалын газарт хадгалагдж байгаа. За Ромын папа 4-р Иннокент монголчууд руу явуулахад 4 элч нарын нэгийг Андре Лонгжомо тэргүүлсэн. За харин 45 оны хавар Лион 1245 оны одоо хавар Лион хотыг орхин Левантийн зүг рүү явж исэн. Сэрдэх лалын шашинтай ноёдууд дээр очиж пап ламын одоо дипломат харилцааг хийсэн. Мөн Перс дэх Нестрианы Якобын цөмүүдийн төлөөлөгчдөд зочилж одоо цөмөөр одоо та нар Перс үдээ одоо энэ манай папын талаар одоо гэл гих мэтэр юм дипломат харилцааг бол хийж исэн. Харин пап ламын загтлыг Табриз хотын ойролцоох Таурис дэх Монгол жанжинд бол энэ хүн хүргэж авчирж ирж исэн. Андре Лонгжомо Таурис хотод ойрох дорнодын христийн шашинтнуудыг хамгаалах үүрэг өөртөө авсан Симон, Рабан, Ата хэмээх Нестриан ламтай бас уулзаж байсан. За монголчууд руу бол одоо дараад нь Таврисын ойролцоох монголчуудын хуаранд Андре 1248 оны 12 сард хурж ирсэн. Тэгээд Кипр дахь 9-р Луи хааны ордонд таарч байсан Нестрианы христийн шашинтан Давид гэдэг хүнтэй уулзаж ирсэн. Би одоо Луигийн илч болсон явж байна. Би одоо ингээ Монгол руу явах гээд байна гэд. Тэгээд Давидын авчирсан одоо энэ хаанд авчирсан энэ том загтлыг аваад Монголын баруун хязгаарын жанжин Илжигдээтэй уулзаж ирсэн байна. За энэ Илжигдээтэй уулзаад Сири исламын гүний нутаг руу одоо хамтран дайралт хийя гэдгийг заавал ятгах гэж очиж ирсэн байна. Андре Лонгжомо ч бас их Монголын томоохон жанжиттай уулзаж бас овоо юм туулсан. Байжуутай уулзаагүй шүү дээ. Байжууг татцсан шүү дээ. Тэгээ Илжигдээтэй уулзаж ирсэн. Илжигдээ харин түүнд нэг сони юм хэлсэн байгаа. Манай энэ хатан чинь шулуухан хэлэхэд бол цаахал майдан шашин таатан штэ гэдээ аваа ичгүй. Хүшинстэй яа харахгүй доос түр найдвартай юм байна гэд
Батааны Батарааны одоо загалмайт болох юм байна гэд. Тэгж ярих юм бол энэ Гүйг хаан ч хүртэл загалмайтны шашинд мөргөж явдаг юм аа. Нуусаар мөргөж байгааг нь би харсан ухааны юм ярьчих л дээ. Төвхт нь хүүшин ч одоо хаандаа очиж хэлэх ёстой юм байна гэж ингэж ботсон юм байна. За ингээд 9-р хаанд одоо Луи рүүгээ ингээд явсан. Тэгээ өөрийнхөө дүү Гиом гэдэг хүний хамт одоо ингээд Гүйг хаанд одоо ингээд ичээр уулна илгээгдэжсэн юм л та. Харин Гүйг хаан маань байхгүй. 1249 оны 1-р сарын 27-нд 9-р Луи хааны папын төлөөлөгч Оден де Шатау нарын загтал баялаг бэлэг дурсгал зүйлийг авсан байна. Тэрээр Кипрээс Сирийн Антио бомб хүртэл усан онгоцоор яваад тэндээс өдөрт 55 км хурдтайгаар их хааны ордон хүртэл 1 жил орчим аялсан. За түүний туусан зам Персиг дайран Каспийн тэнгисийн өмнөд болон зүүн эргийн дагуу яваад Ташкентаас зүүн хойд зүг өнөөгийн Киргизийн талаас мужаар дамжиж өнгөрсөн. Гэхдээ их л энэ лалын шашинтай газруудаар нь л уул хаттай газраар нь л туулж явсан байна. За ингээд илч төлөөлөгчд байгаль нуур одоо ингээд баруун өмнө зүгт оршдог Монгол улсын нийслэл хар хоринд ирэхэд Гүйг хаан 4 сард нас орсон байсан. Талига чааны гэргийн энэ огол хамиш хааны эрх мэдлийг авчихсан байсан тул Лонгжомог хүлээн авч уулзаад энэ илгээсэн загтал бэлэг дурсахын зүйлийг авсан байна. За тэгээд Андре буцаад явсан. Их хол замыг туулж ирсэн. Гэхдээ нэг л юм байна. Яг загалмайтнууд уу мөн үү? Мэдхгүй л энэ. Илжигдээ жанжаа болон зөвл хийсэн дээ. Харин тийм ээ. Түл эзэн хаан Луид очоод тэгээд загалмайтан болсон байна гэдгийг хэлчихв. Шолоохон хэлээ. Би сая нэг харуулын цэргээс сонссон. Гигэн санварт минь. Юу болов? Гүйг хаан тэнгэр талцсан байлээ. Тэгэд танд ам мордсон гэд авд мордсон гот хэлсэн байлээ. Тэгэхээр энэ хатан Монголын төрөг өрөөд байна. Би ойлгохгүй. Дэлхийг эзэгнээд байгаа. Дэлхийг захирж байгаа Монголыг энэ том эзэнт гүрнийг бас хаан биш хатан барьдаг болж таарад байна. Би энийг ойлгоход хэцүү байна. Сони юм. Ёстой ойлгоход миний ухаан орохгүй байна. Яах вэ? Гэхдээ яах аргагүй энэ эмхтэй үн төрөөрöd байгаа ойлголт бол яах аргагүй нөө. Европуудад тэр тусмаа дэлхийд дахинд одоо тухайн үед бас мэдгэлэгд хэцүү байсан л та. Хаан төрөөр хэстэл гэсэн ягшмал ойлголтыг энэ одоо нэг л хэцүү болгоод байгаа нь бол үнэн. За ингээд өөрөө би хаандаа цөмөрөө одоо буцаж очие. Сэтгүүл лүүдэгт очиж мэдөөг. Ямар ч лсэн загалмайтны шашинд бол найдвартай орох юм байна. Бас нэг итгэлтэй байна. Загалмайтны Европ руу монголчууд ирэхгүй юм шиг байна. Дандаа л загалмайтнууд дандаа л энэ загалмайтны шашныг та нар харсан уу? Бүх шашин тэнцүү байгааг. Сүм, мишэд, хийд мөртлөө шүү дээ. Цогч дугамж байна. Тэгэхээр бидний нутгаар ирэхгүй юм шиг байна. Би бол энэ итгэлтэй бол өөртөө 50% итгэж байгаа шүү. Би ч гэсэн санварт байна. Гигэн эцэг минь ойлгож байна. Ойлгомжтой. Монголчууд бидний Франц улс руу ирэхгүй юм байна. За ямар ч байсан ийм итгэлтэйгээр Андре Лонгжомо явсан байна. Францын Луи хааны элч Огул хаймын хатанд 1250 онд бараалгасан элч нь энэ байлаа. 1250 он эд дундаа орж байлаа. Эсэлгүүлийн орд алаг таг гэдэг газар бат гівгэнт их хуралтай зарлууллаа. Би нэг юмыг ойлгохгүй байна. Энэ өгөөдөө хаан тэнгэр талсан хатан төр барьсан. Дараад нь хүүн гараад ирсэн. Тэгснэ бэрэн төр барьдаг гинэ. Энэ Монголын хаан ширээ шулуухан хэлэхэд өгөөдөөгийнхний тоглоом болж байна. Тиймээс одоо энэ тоглоомыг хангалттай гэж би ойлгож байгаа шүү. Монголын нэгдсэн хааныг гаргах хэрэгтэй. Цагаадагийнхан дургуутсдаг юм багц. Ямар ч л байсан бид нэр өөрийн гэсэн хаанаа гаргах хэрэгтэй байна. 1250 он Эсэлгүүлийн хойхон алаг
таг гэдэг газар одоо мөнхийг өргөмжлөе. Мөнхийг өргөмжлөе. Би юм санаатай байна. Зөвөө зөв, тэр зөв. Бата. Чи яг намайг өргөмжилж байгаа юм бэ? Ээжид ч намлцсан юм аа. Үгүй. Бата. Би өөр саналтай. Чи бол жинхэнэ хаан болно. Би чамайг хаан болоосоо гэж хүсэж байна. Би хаан болох юм бол чиний хэмжээнд хүрэхгүй. Тэгээд ч би нэг юм сонсч ирсэн багасаа. Имээгээсээ сонсч ирсэн. Чиний эцэг бол жинхэнэ эзэн Чингис хааны хүү. Түүнийг бидний имээг мэрэгдүүд булааж байхад чиний эцэг гисэнд байсан гэдгийг түүний зарц байсан хаагчин эмгэн хэлж ийсэн юм аа. Би нэг сонссон. Тэгэхэр чи яахаарахгүй эзэн хааны хүү байгаа. Тэгэхээр чиний эцэг зүч ах. Одоо зүч хаан хүү бол мэрэгдэх биш. Дайснууд л ийм санаа гаргасан болохоос биш. Яахаарахгүй Чингис хааны хүү. Ууган хүү хаан ширээнд суух ёстой байтал алтан ургийн хэрүүлээс олж чиний эцэг хаан ширээнд сууч чадаагүй. Тийм болохоор өөрийн улсаа өөрөө байгуулах хэрэг авцсан. Одоо би чамд энэ эрхийг өгье. Энэ алдааг засъя. Бат чи хаан бол. Мөнхөө хэрвээ миний эцэг их хуралдаагаас зөвшөөрөхдөггүй бол чиний эцэг заалтаа хаан болох байсан шүү дээ. Гэхдээ тэр тийм л дээ. Хэрвээ энэ бүх үннийг хэрвээ батлах юм бол чиний эцэг Монголын хаан болох байсан. Зүч бол агуу хаан болох байсан. Чи бол зүч хааны хүү шүү дээ. Чи юу тэр нас ойролцоо. Бараг чадсуу. За нэрээ яг нэг үгэх бол Бат 1208 оны луу жилдэрсэн хүн. Мөнх бас яг ойролцоо настай. 1-2 хан насны зүрх. Ганц 2 насны зүрх хоёр байгаа. Эсвэл чадсууч гэж бас бичсэн байна. Чи яагаад хаан болохгүй байгаа юм бэ Бата? Одоо сүбэдэ багш байхгүй болсон. Тийм ээ. Эх агш байхгүй байхад би өөрийнхөө өргөөг хааж байгаад дотор нь орж байгаад хичнээх гашуудсан гэж сана. Чамайг юунд бэлдээдсэнийг ойлгож байна уу? Чи хаан болох ёстой. Чи Монголын хаан болох ёстой. Чамайг өргөмжлөе. Мөнхөө бидний эцэг өвөг эцэг Чингис хаан миний аавд Эрчис мөрнөөс баруун тийш газар нутгийг Монгол морин туурай өрөх газрыг гэрэлсэн юм. Тэгэхээр би тэр газраа захаргасаар арга байхгүй. Тэгээд ч бас чиний ихэд би амлсан чамайг хаан болгоно гэж чиний их намайг гүйгийн тавьсан зангнаас аварсан миний амийг аварсан шүү дээ. Тэгэхээр би чамайг өргөмжлөх, би чамайг Монголын хаан болох санал нэгтэй байна. Бата ойлголтоо. Чи хаан бол, би шатагчин болъё. Танаа талынх л хурж ирж өгөөдөө цагаатаагийнхнаас биднийг аврах болсон шүү дээ. Танаа талынхан байгаагүй бол чи байгаагүй бол юу болохыг ойлгож байна уу? Чи ирж байж хасрын талынхны хөлгөний талынхныг хөдөлгөөнд оруулсан. Одоо тэр тэргүй өгөөдөө цагаатахын хоорондоо л үлдлээ. Эдний юу хүн байх вэ? Бата. Чи Монголын хаан бол. Ээж маань юу гэж хэлэх нь надад хамаа байхгүй Бата. Би чамайг ямар гэдгийг мэднэ. Ямар хүн бэ гэдгийг мэднэ. Чамд л жинхэнэ хааны ухаан, хааны зүрх сэтгэл, хааны цан чанар төлөвшил чамд байгаа. Чи болох хэрэгтэй. Чи өргөмжлөгд. Харин надад миний харайны газрыг бүрэн эрхийг өг. Монгол ус хоёр хаантай болчихно шүү дээ. Үгүй ээ. Тэгнь Бата. Мөнхөө чамайг өргөмжлөх санаатай байна. Чи болох ёстой.
Үгүй ээ Бата чи бол. За энийг хоёлоо тэгээд одоо хизээрэлцэх бүх зэргүүдэд даатгачаад багт чинь. Одоо яриач. Үгүй хоёлоо хэд хоног бодъё тэгээд яри Бата. Үгүй. Үгүй. Мөнх чи хаан бол. За ингэ Бата. Би чамааг өргөмжлөе. Би тэгээд эцгийнхаа захирсан газрыг, эцгийнхаа мэдлийн газрыг захираад байжээ. Хэрвээ би хаан болох юм бол зүчийнхэн болчлоо гэж уурлна. Тэгвэл энэ нөгөөдөгийнхэн чинь бүр утгаа алдаж байна. Би болох юм бол толгойгийнхэн болчлоо гэж уурлах гэдэг шүү дээ. Их хуралдаа гэдэг чинь өөр юм байгаа юм. Чи ойлголоо доо. Их хуралдаа биднүсийг зөвшөөрөхөд яах юм бэ? Зүчийн талынхныг зөвшөөрөхгүй шүү дээ. За яах вэ? Инги. Би хаан болоод би өөрийнхөө эцгийн зүч эцгийнхаа мэдлийн газрыг хаан болгочоод чам зөвхөн 30 уул төлөө. Алга төлөхгүй шүү. Харин Европ бүрх газар нутгийг миний мэдэлд өгчих. Би цаашаага газар нутгаад хэлээ. Харин чи сун улсыг мөн энэ исламчуудын өндөж байгаа улсуудыг толгойд дараалан дарахад чирэг болно. Чи ингэ захираа. Тэгээд чи битэр биентэйгээ уулзалтахад бас хол байгаа шүү дээ. Чи хаан болох ёстой байсан шүү Бата. Чи хаан болох ёстой байсан. Мөнх би чамайг өргөмжлөе. Миний эцгийн газрын бүрэн статусыг надад өг. Надад ч их гүрэн задрахгүй. Чи битэр хуваагаал захирна үстэй. Монголын эзэнт гүрний баруун хязгаарыг дан ганц, баруун хойд хязгаарыг дан ганц надад өг. Би дахиж энэ цагаатаа өгөөдөг ихэнтэй нийлж баруун тишээ байлдахгүй. Баруун зүг рүү байлдаж байхад цагаатаа өгөөдөг ихэн яаж байлаа чи мэдж байгаа. Чи хамт явж исэн. Ойлголоо. Чи Монголын төрийг төвшөтгөн барьж чадна. Би чамд итгэлтэй байна. Мөнх чи хаан бол. Ойлголоо. Алга тагийн их хуралдаа. Бүгд сонсоцгоо. Монголын жинхэнэ эзэн хаан бол их эзэн Чингис хааны баг хүү Тулуугийн Ахмад хүү мөнх болох болно. Мөнхийг өргөмжилж байна. Хураа! Мөнхийг өргөмжилж байна. Мөнх хаан болно. Мөнх хаан төм наслах болтугай. 1250 он алаг таг Бат мөнхийг өргөмжлөхөөр шийджээ. Энэ хоёрын хооронд тохиролцоо үүслэе гэж ойлгож болох уу? Үгүй би нэг хаан бол гэд болчихсон. Харин тий. Үгүй тэгээ за Бат нь болъё. За болчихог хацны колё тийм ээ. Ямар гоё миний болоогүй юм чим. Энэ сайхан хувь тавилан надад ирэх гэж бодно. Нөгөө их хуралдаа дээр нөгөө зүчийн эзэн Чингис хааны гэрээс байгаа. Эрчис мөрнөөс мэрэгд зэрэгдэж хамаагүй. Эрчис мөрнөөс баруун зүг явах морин туурай газар болгон зүчийн өрөөдмийнхэн л байх ёстой. Зүчийн хүүхдүүд автугай гэд гэрээсэлж гисэн байхгүй. Тэр морин туурай нь Атлантын далай хүрсэн ч гэсэн Атлантын далай хүрсэн ч зүчийнхэн Айсланд хүрсэн ч Гренланд хүрсэн ч зүгээр зүчих гэсэн үг байна. Энэ гэрээс нь энэ байна. Их хааны гэрээсийг зөрчиж байхгүй шүү дээ. Энд чинь өвөөгийнхэн гэрээсийг зөрчих гээд шүү дээ. Энэ хоёр хаан хүү. Бат болъё гэсэн санаа зөндөө байсан. Гэхдээ үнэхээр агуу их эзэн хаан, эзэн Чингис буюу өвөг эцэг нь ингээ гэрээсэлж гисэн юм. Тийм болохоор Бат мөнхийг л дэмжиж. Чи энэ хар хорин хотыг хар хориндоо хаан бол нэгсэнд одоо шулуугайлгүй Азийг чи захир. Европыг би захирая. Евразийг би захирая чи тийм үү. За энэ хоёрын тохиролцоо бас хоёр хаан хүүгийн. За энэ алаг тагийн их хуралдаа. Бүгдэд өнцөг боломборт хүрэг гэж хэлсэн. За энэхүү одоо Бат мөнхийг удаан хүлээлээ. Одоо мөнхийгээ болгоё гэж. Батын шийдвэр. Энэ бол Бат хааны зоримог шийдвэр байсан. Хар хоримд очсон. Агуул зөвшөөрөхгүй. Өгөөдө цагаадаг гихэн зөвшөөрөхгүй. Гэхдээ л энэ бол мөнхийг бол эхэлж өргөмжилсэн газар нь
одоо ишгэн хөл нуурын эсэлгүүлийн хойно байгаа алаг таг гэдэг газар их хуралдаа зарлаж мөнхөөийг Монголиан гэж бат шийдсэн байна. Одоо нэгдсэн хаантай болно гэж. Энэ бол батын шийдвэр. За. Өстой сонирхолтой. Та энэ их сурвалжийг яг энэ мэдээллийг аль их сурвалжаас аваад байна? Чи энэ Рашид ад-Дины судрын чуулганыг уншиж заяа. Тэрэн дээр байгаа. Тэгээд энэ Джек Вудерфордын ном дээр бас байгаа. Миний нөгөө уншсан их сурвалжууд дээр бол ийш бас арай ороогүй байна л та. Тэгээд сайн тантай яг нөгөө гоё санаа нийлэхэд задаж байгаа хэцүү байна. Тэгтээ гоё байна. Тэгээд энэ юуны Рашид ад-Дины одоо энэ судрын чуулган ба штэ тий. Тэгээд энэ Ата Малик Живаныгийн ертөнцийг байлдан дагуулагчийн түүхтэр бас байгаа. Бүгд л ингэ бичиж байгаа штэ. Дандаа Перс энэ мөн Европ судлаач нар бол ингэж бичсэн. Яг таны хэлдгээр нэрэ Монголын түүхийг биднээс бусд нь их сайн судалсан биш л байна да тий. Биднээс бусд нь харин бидний хөршүүд бидний түүхийг биднээс илүү мэднэ. Зав. За маш их баярлалаа. Бас мөнхийг хаанс шинтэд өргөмжилж байгаа энэ гайхалтай түүхийг бас бидэртээ үзэгч олон болон намайг надад бас зааж сургаж байгаа. Би бол одоо энийг бол тэгж хэлээд байгаа шүү дээ. Та бол одоо барыг намайг соёнгийн хэрүүлж байгаа юм шүү дээ. Ерөөс. Тийм байгаа. За ямар ч байсан бидэрт Монголын түүхийг гайхалтай ярьж өгч байгаа судлаач билгүүндээ маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн бидний одоо контентыг дэмжиж бидний доор лайк болон subscribe дарахаа битээ мартаарай. За энд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар эргэн уулзалтлаа. Баяртай.